Хэрхэн болон татамаарл намайг Заяа гэдэг. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн Android утсан дээр screen record хийж болдог талаар демок өгөхөд бэлэн болсон байна. Манай сувгийг subscribe дарж нөхөө бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй тараагаарай. Ингээд хэвлээ дэмрэг орцгоё. Хэрхэн Android утсанд та бүхэн screen record хийх вэ гэвэл хэрвээ та бүхэн Samsung-тай бол дээрээсээ 2 дахин та бүхэн татхангууд жижигхэн icon та бүхний дэлгэцэн дээр гарч ирнэ. За энэ донд таны байрлал янз бүр ээж болно. Хэрвээ screen record гэдэг зүйл байх юм бол энэ дөрвөлжин өнцгтэй тэгээ дотор нь камертай icon та бүхэнд харагдах байгаа. Энэ зүйлийг та бүхэн дарснараа шууд таны screen record бичигдэж эхэлнэ. Хэрвээ энэ зүйл байхгүй бол баруун гар тийшээ та бүхэн яваад нэмэх гэдэг товчлуур дээр дарангууд дээд байгаа сонголтууд дундаас та бүхэн screen record-оо сонгоод оруулах боломжтой. Оруулсныхаа дараад нь та бүхэн done гэдгийг дарангууд энэ зүйл маань таны icon-онд screen record гэж орж ирэх байгаа. Screen record-ыг хэрхэн яаж бичих вэ гэвэл та бүхэн дараад 3 сонголтууд та бүхэнд гарч ирнэ. Эхний хэсэг нь болохоор ямар ч sound буюу чимээ байхгүй. Хоёр дахь нь media sound буюу таны утсан доторх явж байгаа дуу болон бичлэгийг бичих. Media sound and mic гэдэг нь болохоор доторх утасны дуу чимээ болон бичлэгийг бичгээс гадна таны одоо яг миний ярьж байгаа бичлэгийг бас давхар ичиж байгаа гэсэн үг байгаа. Энэ бүгдээ та бүхэн сонгосныхаа дараад нь start recording гэдгийг дарангууд дэлгэцэн дээр тоо гарan шууд бичих байгаа. Хэрэг анзаарч байвал баруун гар дээд талд та бүхэнд icon-од гарч ирнэ. Энэ дээр та бүхэн хэрэг хүсэх юм бол харандаага сонгоод, өнгөө сонгоод, за бичлэг дундаа магадгүй. За энэ хэсэг рүү та бүхэн ороорооч гэдэг юм уу те. Бичиглүүдийг бол хийх боломжтой. Эннээс гадна бас өөртөө дүрсийг оруулах боломжтой. Яг та бүхэн камерыг харж байна. Хэрэг хүсэх юм бол энийгээ буцааж дараад гаргаж болно. Муу адилхан энийгээ позлох болон дуусгах гэсэн сонголтууд та бүхэнд байгаа. Хэрэг магадгүй бичижсэн зүйлээ устгамаар байвал undo буюу буцаах гэдэг товчлуур дээр та бүхэн дараад болох байгаа. Stop гэдэг дээр дарангууд энэ маань дуусчихна. Та бүхэн галерей руу оронгууд таны хийсэн screen record бол энэ дээр гарч ирнэ. Screen record-о та бүхэн edit буюу засахыг хүсэх юм бол тухайн бичлэг рүүгээ ороод энэхүү харандааны хэсгээр та бүхэн дарна. Энэ дээр та бүхэн хизэнээс хэдийн хооронд хасах уу, мөн адилхан crop буюу энэ хэсгийнхаа аль хэсгийг оруулмаар байна гэх мэтлэн сонголтууд та бүхэнд гарч ирэх бөгөөд энээсээ мөн адилхан contrast хэрхэн энийгээ ямар харуулах уу гэдгийг сонгож олно. Мөн адилхан нэмэлт зураг оруулах боломжийг та бүхэнд олгодог. Мөн та бүхэн анзаарах юм бол доор бичгээс гадна энд хөгжим оруулах бас сонголтууд та бүхэнд байдаг байгаа. Энэ бүх edit хийснийхаа дараад нь хүсэх юм бол discard буюу энэ зүйлээ хадгалахгүй 3 дахь сонголт буюу save гэж хадгалснараа галерей руу шинээр дахин орж ирсэн байгааг та бүхэн харж байна. Таны утсан дээр энэхүү screen record байхгүй бол application татаж авч болно. Ингийн тулд хамгийн түрүүнд Play Store гэдэг рүү орно. Ороод X Recorder гэдэг хэсгийг та бүхэн хайж олоод энэхүү install гэдэг ногоон хэсэг дээр дараад утсан дээр татаж авах боломжтой байгаа. Энэ зүйл маань саяны таны утсан дээр байгаа screen record-тай адилхан боломжуудыг та бүхэнд олгоно гэдгийг хэлэхэд татай байна. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн Android утсан дээр screen record хийж болдог талаар демог та бүхэндээ хүргэлээ. Үүнтэй холбоотой асуулт ах юм бол Zaya Nadendosh-Tech аль платформ та бүхний өмнө нээлттэй бөгөөд YouTube сувгийг subscribe хийж энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй тараагаарай. Ингээд хэдүүлээ дараагийн дугаар хүртэл түр баяртай.